Миний онцгой найз. Нэгэн нартай өглөө би сургууль руугаа явах замдаа манай хажуугийн байшинд нэгэн шинэ найз нь үжирч байгааг харлаа. Хөвгөлтэй, найрсаг гэр бүл байгаасаа гэж бодно цааш явсаар сургууль дээрээ ирж хичээлч эхлэв. Хичээл дээр багш шинэ мэдээ дуулгалаа. Тэр хэлэхдээ маргааш манай ангид нэгэн онцгой хүүхэд шинээр шилжиж ирнэ. Тэр хөл дээрээ зогсож явж чаддаггүй болохоор тэрэгэнцэр дээр суудаг. Та нар түүнтэй илүү ойр дотн найзалж шинэ орчинд тасахтан туслаарай гэлээ. Би тэр хүүхдэд тусалж найз болно гэдэгтээ итгэлтэй биш байлаа. Учир нь би урд өмнө нь тэрэгэнцэр дээр суудаг хэн нэгэнтэй уулзаж байсангүй. Гэртээ ирээд шинээр ирэх сурагчийн тухай аавдаа хэлэхэд тэр бааг зэрэг эргэлдсэний. Тэр хүүхэд тэрэгэнцэр хэрэгэлдэг болохоос та нараас тийм ч ялгаатай биш. Яах вэ? Түүнд хаяа та нарын багсаг тусламж хэрэг болж мэдэх юм гэлээ. Аавынхаа үгийг сонсоод миний бодол бааг зэрэг өөрчлөгдөв. Маргааш өглөө би сургууль руугаа яаран очиход шинэ сурагч мөн ирсэн байлаа. Түүнийг харахад тэр нилээд биеэ барьсан харагдаж байв. Миний сонирхлыг түүний тэрэгэнцэр ихэд татсан юм. Учир нь тэр тэрэгэнцэр дээрээ динозавруудын стикер наасан нь бид хоёр ижилхэн сонирхолтой болохыг харуулж пэйж дотроо баяртай байлаа. Багш. За хүүхдүүдээ ангийнхаа шинэ сурагчтай танилцаарай. Түүнийг Тэмүүлэн гэдэг. Тэмүүлэн, чамайг манай ангид шилжиж ирсэнд бид үнэхээр баяртай байна. Шинэ ангийн хүүхдүүд чинь маш нөхөрсөг хүүхдүүд. Та нар бүгдээрээ сайн найзууд болоорой гэлээ. Ингэж л бид танилцсан юм. Манай ангийнхан бүгдээрээ Тэмүүлэнгийн тухай ихийг сонирхож байлаа. Бид бүгд л түүнийг тойр зогсоод янз бүрийн асууцгааж байв. Харин тэр огтхонч дургуутсалгүй бидэнтэй илэн далангүй ярилцаж байсан юм. Бид бүгдээрээ түүнд тусламж маш их хэрэгтэй гэж бодож байсан. Гэвч бидний буруу байлаа. Тэр бүхий л зүйлийг өөрөө хийж их газраар ганцаараа явж чаддаг. Харин зарим нэг овгор товгор чулуута зам дээр шатан дээр л түүнд баг зэрэг тусламж хэрэгтэй болдог. Тэр тэрэгэнцэртэйгээ шатаар явж чадахгүй. Гэхдээ шатны хажуугийн налуу замаар саадгүй явчихна. Мөн тэр хичээлийн хэрэгсэл ном дэвтрээ тэрэгэнцэр дээрээ аваад явдаг. Заримдаа миний зүнхийг ч бас аваад явдаг шүү. Зарим үед өндөрт байгаа зүйлсийг авахт нь би түүнд тусалдаг. Ийм тусламж надад ч хаяа хэрэгтэй байдаг. Тэмүүлэн бидэнтэй тоглоомын талбайд хамтдаа тоглохдоо ч мундаг. Ширээний теннис тоглоход Тэмүүлэн хожих хүн манай ангид бараг л байхгүй. Харин хамгийн хөвгөлтэй нуугдаж тоглоход тэр амархан олдчих гээд байдаг талтай шүү. Тэр хичээлдээ явахдаа тэрэгэнцэртэй хүн суух боломжтой налуу замтай автобусаар явдаг. Автобус зогсох үед автобусны налуу зам гарч ирж Тэмүүлэн хинийч тусламжгүйгээр автобусандаа суудаг. Автобусны энэ замаар хүүхдээ төрсэн ээжүүд, хүнд зүйл өргөж яваа хүмүүс тайгаа тусан нэмээ өвөөнөр явах дуртай байдаг. Учир нь энэ замаар явхад илүү амар хялбар байдаг. Бид хамтдаа уралдааны машин динозавраар тоглох дуртай. Түүний хамгийн дуртай тоглоом нь Супер баатруудын тоглоом. Бидний 6-аа өдрүүд үргэлжилсээр шинэ жилийн баяр болж сургуулийн шилдэг дүр шалгаруулах уралдаанд бүх хүүхдэл хичээж бэлдэв. Харин Тэмүүлэнгийн бүтээсэн дүр хамгийн бүтээлч, шинийг санаачилсан дүр болох нь бүх хүнд тодорхой харагдаж байв. Түүний тэрэгэнцэр Бэтменийн супер машин болсон байлаа. Тэмүүлэн их идэвхтэй ангийн бүхий л үйл ажиллагаанд оролцдог. Тэр бид хоёрын зурсан зураг сургуулийн зургийн уралдаанд төрүүлж манай ангийнхан бүгдээрээ мөхөөлцөөр шагнуулан бид бөөн баяр болцоосон. Түүнд заримдаа бидний тусламж хэрэг болдог ч гэсэн түүнд туслах нь тийм ч хэцүү биш. Заримдаа надад ч бас түүний тус маш их хэрэг болдог. Тийм ээ, бид үнэхээр сайн найзууд болцгоосон юм. Хэн нэгэнтэй найзлахад түүний харагдаж байгаа байдал тийм ч чухал биш гэдгийг Тэмүүлэн бидэнд ойлгуулсан онцгой найз минь болсонд баяртай байдаг шүү. Аав минь хэлсэн бүхэн үнэн байжээ. Тэр хэдийгээр бусдаасаа онцгойч гэлээ бидний л нэгэн адил юм байна.